За жишээ нь ингээд 100-аг хийгээд. За. Ер нь эхлээс дуустал хэр хугацаатай? Тэр чинь ингэн бид чинь төлөвлөлтөө ер нь 4-5 жилээр төлөвлөлтөө. Оо тийм. Тий. За яг ийм кинонууд яг энэ одоо ингээд ийм киноны урсгал ингэж гарч ирж байна. Хэдүүл ийм жанрын кинонууд хий. За ингээ хаваагаад гартай. Гэхдээ төслөө ийм болгоно гэдэг ямиг зөвхөн юуг нь тавьчаад зохиолуудаа ингээд хоорондоо ингээд баг тендер шиг хоорондоо ярилцаад байдаг байхгүй. За энэ яах энэ ийм сэдв байвал болж байна. Яг жанр чинь юм штэй гэл. Тэгж бол за энэ жанр дээр гэл яг жанраа тохирол юугаа тохирчих юм бол тэгээ бас яг тэр нийгмийн тухайн симпати бас мэдрэх хэрэгтэй. Нөгөө л тэгжиж бид нар өнөөдөр Монгол улсад хамгийн их кино үзүүлж байгаа продакшн болчихж байгаа байхгүй. Тэгээ үзэгчдийн симпатиг мэдрэхгүй бол бид нар өнөөдөр 1000 өнөөдөр би мундаг би лаг гэж хэлээд өнөөдөр тэр хэмжээнд хүрэхгүй байхгүй. Тэний чинь ноён өргөлд аватар байдаг байхгүй юу? Тэр чинь бас хүний амбиц биш. Яхаар гадаад кино Монголын тэг бүх шиглэлийн дээр идэгий. Тэгээ энэ чи бас нэг юм хийхгүй болохгүй гэдэг. Тэрс нэг хор шар биш. Тэгээ урам төлөд ашигасаа илүү тэр нэг юм өөр юмараа өөрснөө хорцолж тэр нэг юмудаа хийж идэг. Тэгээд 2 сар бол ерөнхийдөө судалгаан дээр явна. Тэгмэдэ бэлтгэл ажил 1 сар явагдана. Зураг авалт бол 3 сар тий 3 сар 2 сар гэдэг шийдэгтэй. Тэгээ пост продакшн чинь 2 сар 3 сартай. Их графикт болоод ирэх юм бол 4 сар мар болоод. Тэгээ эвлүүлэгчин тэгвэл баг нилээ юу? Эвлүүлэг бол гайгүй. Эвлүүлэг бол за нэг 20 хоногийн дотортой бол ингэ болчихно. Тэнгүүд нөгөө пост продакшн чинь дуу, шуум, өнгө тэгээ график их ороод ирэхээр график чинь баг надаас 4 сар мар нэгтгэх байхгүй. Та 4 сарыг өгчөө гэх юм бол тэнгүүд нөгөө бидний ч нөгөө ашигтай цаг хугацаа нэг жиг алаан тонцтой ингэ явж явах чи юу 4 сар аа гэдэг тэгэл ороод ирнэ. Тэгээ тэний ч нөгөө борлуулад ингэ явахад баг жил ер нь бол жилээ ингээл тойрол ирэхэд нэг киноны яг очир заа ингэ дууслаа л гэж.